Эрхэм үндэд зочид төлөөлөгчдөө, эрхэм үндэд Улаанбаатар хотын иргэдээ сүлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болох Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой хүлээн авч байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм аа. Газар нутаг байгаль хийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн өв соёлоо өнөөхөр хадгалагдсан ирсэн Монгол орны хувьд газрын дороотол, ган гачиг, сүлжилтийн асуудал бидний амьдрал хөгжилд бодитоор тулгарч буй томоохон сорилт болоод байна. Өнөөдөр дэлхийн хотууд байгаль, газар зүй, уур амьсгалын өөр нөхцөл төгжиж байгаа хэдий ч тэдэнд тулгарч буй асуудлууд нь улам бүр ижил болж байна. Байгаль, хот хоёр тусдаа оршихгүй гэдгийг бид өдөр тутмын амьдралаас мөн мэдэрч байгаа билээ. Сүлжил, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн дороотол зэрэг түүнээс үүдсэн шар шороо шуурга нь нэг улсын хилээр хязгаарлагдахгүй. Бүс нутаг цаашлаад дэлхийн нийтийг хамарсан асуудал болжээ. Тиймээс эдгээр асуудлуудыг нэг улс, нэг хот шийдэх боломжгүй учраас хотуудын түншлэл, улс орнуудын хамтын ажиллагаа, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэдийн нэгдсэн оролцоо бидэнд хэрэгтэй болж байна. Талуудын 17 дугаар баг хурал нь бидний хувьд улс орнуудын сайн туршлагаа суралцахын зэрэгцээ бүс нутгийн хувьд тулгуурч буй сорилт шийдлийг дэлхийн нийтэд хуваалцах, хамтын гарцыг тодорхойлох томоохон боломж гэж харж байна. Эрхэм үндэд ноёд талагтай нараа, Улаанбаатар хот нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засаг санхүүгийн төв билээ. Дэлхийн улс орнууд энэ өдрүүдэд Улаанбаатар хотын хөгжил, нүүдэлчин ард түмний өв соёлтой танилцж, бидний өмнө тулгамдсан асуудлуудыг ойроос харж хамтдаа шийдлийг эрхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн талуудын 17 дугаар баг хурлын дэвшүүлсэн зорилго санаачлагууд хэрэгжснээр бэлчээр газрын дороотол буурч өр өгөөж нь иргэдийн амьдралд шууд мэдрэгдэх учиртай. Өчигдөр 17 дугаар баг хурлын нээлтийн үгэндээ Монгол улсын ерөнхий сайд хэлэхдээ үг биш үйлдэл чухал байна. Амлалт биш хэмжигдэхүйц үр дүн чухал байна гэдэг ийм зорилтыг тавьсан. Үүний тулд хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын оновчтой шийдэл, энэ удаагийн COP17-гийн хамгийн гол онцлог нь шинэ технологи, санхүүжилтийн тогтолцоонд онцгой ач холбогдолтой бөгөөд тэдгээрийг нэвтрүүлэхийг зорж байна. Улаанбаатар хот баг хурлын хүрээнд хотуудын түншлэл, ногоо эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтын тогтолцоог хамтын ажиллагааны гүүр болгон манлайлан оролцох болно. Өнөөдөр Улаанбаатар хотод хот байгуулалт, орон сууц, инженерийн дэв бүтцийн томоохон төслүүд, авто зам болон нийтийн тээврийн шинжилэл, эрчим хүчний шинэ их үүсвэр болон үйлдвэрлэл технологийн паркнуудыг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний бүтээн байгуулалт өрнөж байна. Манай Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийн 93% нь Улаанбаатар хотын төсвөөс, улсын төсвөөс байдаг. Зөвхөн 7% нь төсвийн бус урсгал зардлуудыг оногддог. Тийм учраас энэ COP17-гийн үед болох хотын дарга нарын форумын үеэр бид нэр олон төрлийн ногоон хөгжлийн сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн дэд бүтцийг шийдэх асуудлуудаар хөрөнгө оруулалтыг татах өргөн хүрээнд эрэлхийлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар 50 гаруй хотуудын дарга нар ганцаарчилсан уулзалтууд хийхийг санал болгоод байна. Мөн дээрээс нь олон улсын байгууллагууд, томоохон групп корпорациуд Улаанбаатар хоттой хамтарч ажиллахаа илэрхийлсэн гэдгийг дуулахад таатай байна. Ийм нийслэлийн иргэд болон зочид төлөөлөгч та бүхнийг талуудын 17 дугаар баг хурлын ногоон бүсээр зочиж
Улаанбаатар хот болон төр хувийн хөгжлийн байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр шинэлэг шийдлүүдэд танилцсан санал бодлоо нээлттэй солилцгоо урьж байна. Хүнчлэн та бүхэн цөлжилт газрын доотлолтой тэмцэж буй улс орнуудын туршлага ногоон технологитой нэг дор танилцах өргөн боломжтой юм а. Цэнгэр дэлгэцээ үзэн сууж байгаа Улаанбаатар хотын иргэдтэй хэлэхэд ер нь одоо үе үеийн копийн үеэр зохион байгуулагддаг грин зон буюу энэ ногоон бүс бол тухайн одоо хүлээж авж байгаа орны өөрийн онцлог соёл уламжлалаа энэ ирж байгаа зочдод дэлхийн нийтэд сурчлах өргөн боломж байдаг юм байнамаа. Тэгэхээр ногоон бүс гэдэг бол тэр чигээрээ та бүхэн маань Монгол бүс гэж ойлгож болно. Дээрээс нь энэ ногоон бүс бол Улаанбаатар хотын иргэдтэй нээлттэй та бүхэн маань энэ ногоон бүсээр хүрэлцэн ирж өөрийн өв соёл уламжлалтай танилцахаас гадна Монгол улсад тулгамдаад байгаа бэлчээрийн дороотол, малчдад тулгамдж байгаа асуудал, ийм одоо усны хомсдол зэрэг бүх асуудлуудтай газар дээр нь танилцах салбар хуралдаануудад оролцох бүрэн боломжтой. За бидний энэ хажууд байгаа 4000 м квадрат энэ асар дотор бол 160 бүүтэд олон улсын байгууллага, техник технологийн хувийн хэвшлүүд мөн одоо нийс Улаанбаатарт хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн танилцуулгатай танилцаж мэдээлэл авах бүрэн боломжтой гэдгийг та бүхэнд хэлье. Мөн одоо олон үндэсний хоолоор үйлчлэх ийм боломж олцоотой байгаа учраас нийс хотын иргэд маань та бүхэн гэр бүлээрээ хүрэлцэн гэж COP17-гийн нэгэн томоохон оролцогч болохыг урьж байна. Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө монголчууд бид зочноо хүндэтгэн ухтаж сайн сайхныг ерөөн үддэг уламжлалтай ард түмэн билээ. Өнөөдөр дэлхийн өнцөг улам бүрээс Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч та бүхнийг нийс хотынхон иргэдийн нэрийн өмнөөс халуун дотноор уртан минчиж чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ өдрийн хэлцүүлэг төрнөг шин санаа, бодит шийдлэн урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Монголчуудын хамгийн сайхан зам бол зочдонтгой найзлах сайхан зам байдаг. 167 орноос ирсэн 20,000 орчим төлөөлөгчдийг бид сайхан ухтан авч өөрсдийн асуудлууд болон бүсийн асуудал, дэлхийн асуудлуудаа бодиттой шийдэл гаргахад итгэлтэй байна. Ногоон бүс нээслийг гэдэгдээ. Цөлжилт газрын дороотол ган уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх нь хамтын хүчин чармайлт шаардсан хүн төрөлхтний нийтлэг сорилт юм. Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн түүхэнд 2 дахь удаа зохион байгуулагч буй төр хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллага болон иргэдийн хамтын оролцооны ногоон бүсийн соёл урлагийн хөтөлбөрт хүрэлцэн ирсэн та бүхэндээ мэдчилгээ дэвшүүлж үг хэлнөх хэмээн улсын их хурлын гишүүн, талуудын 17 дугаар баг хурлын зохион байгуулах үндэсний хорооны дарга, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлийн сайд Цэндийн сандаг очир таныг хүндэтгэн урьж байна. Энэ манай хотын дарга их өндөр хүн шүү. Эрхэм хүндэт нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх конвенцийн нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчдөө, эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, малчид, орон нутгийн иргэд, залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрхэм хүндэт хадагтай ноёд та бүхэндээ Монгол улсын засгийн газар болон байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэрийн өмнөөс энэ сайхан өдрийн халуун дотн мэндийг өргөн дэвшүүлье. Distinguished representatives of the Secretariat of United Nations Convention to Combat Desertification, distinguished guests and delegates, distinguished representatives of academia and research institutions, the business community, civil society, herder communities,
local communities, and youth and women, distinguished herders representatives, excellencies, ladies and gentlemen. Монгол улс сүлжиттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг хүлээн авч зохион байгуулж гаргалж байгаагийн хувьд дэлхийн өнцөг улам бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм үндэт зочид иргэд та бүхнийг Улаанбаатар хотдоо хүлээн авч байгаадаа баяртай байна. On behalf of the government of Mongolia and the Ministry of Environment and Climate Change, I would like to extend my warmest greetings to you all. As the host and presidency of 17th session of Conference of the Parties of the UNCCD, Mongolia is pleased to welcome distinguished guests and participants from around the world to Ulaanbaatar. Энэ удаагийн COP17-д улс орнуудын засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, орон нутгийн иргэд, залуучууд, эмэгтэйчүүдийн төлөө өргөн хүрээнд оролцож байгааг дуулахад таатай байна. COP17 brings together a broad range of participants, including representatives of governments, international organizations, academic and research institutions, civil societies and private sectors, local communities, youth and women. Бид хэлцэж шийдвэр гаргаж зогсохгүй, шийдвэрээ бодит үйл ажиллагаа болгох, хэрэгжилтийг хурдасгах, шаардлагатай санхүүжилт хөрөнгө оруулалт хийх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хамтран ажиллаж байна. We're not only discussing issues and adopting decisions, we're also working together to translate decisions into concrete actions, accelerate implementations, mobilize the necessary financing and investment, and strengthening cooperation. Та бүхэнд COP17-гийн арга хэмжээний эхний өдрийн статистик хэдэн тоог мэдээлье. Тухайлбал цэнхэр үсийн Blue Zone арга хэмжээнд өчигдрийн байдлаар нийтдээ 15,107 хүн бүртгүүлсэн бөгөөд бүртгэл үргэлжилж мөн давхарцсан тоогоор цэнхэр үсэд 23,162 хүн нэвтэрсэн байна. Түүнчлэн 167 улсын төлөөлөгчид манай улсын хилээр нэвтэрж зочилж ирсэн байна. Нийтдээ Улаанбаатар хотод 9,736 зочид буудлуудын өрөө захиалагдсан дүн мэдээ гарсан байна. Allow me to share a few key statistics from the first day of COP17. As of yesterday, 15,107 participants have registered for events in the Blue Zone, with registration still ongoing. The total number of entries to the Blue Zone, including repeat entries, reached 23,162. In addition, representatives from 167 countries have entered Mongolia to participate in COP17. A total of 9,736 hotel rooms have been booked. COP17-гийн үр дүн бодит өөрчлөлтөөр хэмжигдэнэ. Энэ зорилгын нэг чухал хэсэг нь өнөөдөр нэгдэж буй ногоон бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ хөтөлбөрүүд юм а. Ногоон бүс бол COP17-гийн шийдлүүдийг бодит ажилтай холбох талбар бөгөөд улс орнуудын засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, мэрэгжлийн байгууллага, бизнесийн салбар, иргэний нийгэм, орон нутгийн иргэд, малчид, залуучууд, эмэгтэйчүүд оролцож өөрсдийн туршлага, мэдлэг, санаачлаг, технологи, шийдлээ хуваалцана. Бид ногоон бүсийн арга хэмжээг зөвхөн үзэгслэн танилцуулгын талбар бус харин мэдлэгийг үйл ажиллагаатай, санаачлагыг түншлэлтэй, сайн туршлагыг өргөжүүлэх боломжтой шийдэлтэй, хөрөнгө оруулалтыг бодит үр дүнтэй холбох талбар болгохыг зорж байна. The outcomes of COP17 will ultimately be measured by real change on the ground. An important part of this effort is the program of activities being launched, Zone Day in the Green Zone. The Green is a platform for connecting the solutions discussed at COP17 with concrete actions. It brings together governments, international organizations, scientists, researchers, professionals, business sectors, civil society, and local communities. We aim to make the Green Zone more than simply a venue for exhibitions and presentations. We want it to be a platform that connects knowledge with action, initiatives with partnership,
good practice with scalable solutions and investment with tangible results. Эх өдрүүдэд газрын дороотол зөвлөлт гангийн асуудлыг өөр өнцгөөс авч үзсэн интерактив өдөр, хүн төвт өдөр, бизнесийн өдөр, ногоон дадлын өдөр, төсвөрлөх чадварын өдөр, санхүүжилтийн өдөр, усны өдөр, газрын өдөр, хүнс ба хөрсний өдөр гэсэн 9 сэдвчилсэн өдрийг зохион байгуулнаа. Эдгээрийн хүрээнд газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ой менежмент, уур амьсгалын дасан зохицол, усны аюулгүй байдал, хөрсний эрүүл мэнд, хүнсний тогтолцоо, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи зэрэг олон чиглэлийн бодит шийдэл санаачлалыг танилцуулна. Over the coming days, we will organize 9 thematic days focusing on different aspects of land degradation, desertification, and drought, which is Interactive Day, People-Centered Day, Business Day, Green Practice Day, Resilience Day, Finance Day, Water, Land, and Food and Soil Day. Within these thematic programs, concrete solutions and initiatives will be presented in areas including land restoration, sustainable rangeland management, forest management, climate change adaptation, water security, soil health, food system, renewable energy, and green technologies. Experiences, scientific knowledge, innovations, and technological solutions from Mongolia and countries around the world will be presented here. Ногоон бүсэд Монголын төдийгүй дэлхийн олон орны туршлага, шинжлэх ухаан, инновац, технологийн шийдлүүд танилцуулагдана. Бид Монголын өвд туршлагыг дэлхийд танилцуулахын зэрэгцээ дэлхийн сайн туршлагыг Монголд авчрах боломжийг бүрдүүлж байна. Тиймээс ногоон бүсээс бид 3 үр дүн хүлээж байна. Нэгдүгээрт хэрэгжиж болох сайн туршлага, шийдлүүдийг харилцан хуваалцах. Хоёрдугаарт шин түншлэл, хамтын ажиллагааг бий болгох. Гуравдугаарт COP17-гийн шийдвэрийн хэрэгжилтийг дэмжихүйц бодит төсөл санаачлах хөрөнгө оруулалтын боломжийг бий болгох. Өөрөөр хэлбэл ногоон бүсийн үйл ажиллагаа COP17 дуусахад өндөрлөхгүй. Харин хурлын дараах бодит хамтын ажиллагааны эхлэл болох ёстой юм а. We're creating an opportunity not only to showcase Mongolian heritage, but also to bring global good practices to Mongolia. Therefore, we expect 3 key outcomes from the Green Zone. First, to share good practices and solutions that can be put into action. Second, to create new partnerships and opportunities for cooperation. And third, to develop concrete projects, initiatives, and investment opportunities that can be support implementation of COP17 decisions. In other words, the activities of the Green Zone should not end when COP17 concludes. Rather, they should serve as beginning of concrete cooperation beyond the conference. Монгол улс газрын дороотол цөлжилт, гангийн сорилтыг өөрийн нутаг дэвсгэр дээр хамгийн их бодитоор мэдэрч байгаа улс орны нэгэ. Үүний зэрэгцээ олон зууны турш байгальтайгаа зохицон амьдарч ирсэн нүүдлийн соёл, бэлчээр ашиглалтын уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлага бидэнд бий. Ялангуяа 2026 оныг нэгдсэн үндэсний байгууллагаас олон улсын бэлчээр ба малчтын жил болгон зарласан энэ үед Монгол улсад COP17 зохион байгуулагдаж байгаа нь бэлчээр, малчтын асуудлыг дэлхийн түвшинд авч үзэх чухал боломж гэж бид бүхэн харж байна. Mongolia has experienced the challenges of land degradation, desertification, and drought firsthand. At the same time, we have a nomadic culture, traditional knowledge of rangeland use, and local experience built over centuries of living in harmony with nature. In particular, the fact that COP17 is being held here in Mongolia in 2026, the year proclaimed by the United Nations as the International Year of Rangelands and Pastoralists, provides an important opportunity to bring the issues of rangelands and on the global level. Бид малчтыг зөвхөн газрын дороотлын үр дагаварт өртөгсөд бус, харин газар нутгаа хамгаалагч, уламжлалт мэдлэг тээгч, гаргасан шийдлээ хамтран хэрэгжүүлэгчид, бүтээгчид гэж үздэг. Монгол улс өв уламжлал, туршлага, шинжлэх ухаан, орчин үеийн технологи, инновац, санхүүжилттэй холбож хөгжүүлэхийг зорж байна. Мөн газрын дороотлыг зөвхөн дороотны дараа нь нөхөн сэргээх бус,
үүсгэсэн өмнө урьдчилан сэргийлэх, дороотлын үйл явцыг эрт илрүүлэх, үе шат бүрдэн тохирсон арга хэмжээ авах бодлогыг хэрэгжүүлэхийг зорж байна. Энэ хүрээнд шинжлэх ухаанд суурилсан үнэлгээ, мониторинг, эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, уламжлалт болон орчин үеийн мэдлэгийг хослуулах, санхүүжилтийг бодит үр дүнтэй холбох нь чухал байна. Монгол улс эдгээр туршлага санаачилгаа ногоон бүсээр дамжуулан олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцахын зэрэгцээ бусад орны сайн туршлагаас суралцах болно. We regard herders not merely as people affected by the consequences of land degradation, but as stewards of the land, custodians of traditional knowledge, and partners and co-creators in implementing solutions. Mongolia seeks to build on its heritage and experiences by connecting them with science, modern technologies, innovations, and financing. We also aim to pursue policies that focus not only on restoring land after degradation has occurred, but also on preventing degradation before it occurs, detecting the degradation processes at an early stage, and taking appropriate measures at each stage. In this regard, science-based assessments, monitoring and early warning systems, the integration of traditional and modern knowledge, and linking financing and tangible results are of critical importance. Mongolia will share these experiences and initiatives with the international community through the Green Zone, while also learning good practices and experiences from the other countries. Ногоон бүсийн зарим нэг бас статистик тоог дурдъя. Ногоон бүсэд иргэний нэгмийн байгууллага аж ахуй нэгжээс нийтдээ 900 гаруй төслийн санд ирсэн бөгөөд хүсэлтүүдийг үйл ажиллагаагаар нэгтгэн багцлж ногоон бүсийн арга хэмжээний үеэр нийтдээ 480 төсөл зэрэгцээ арга хэмжээ 60 шилдэг туршлага танилцуулагдана. Үүнд 4 павильонд иргэний нэгмийн байгууллага, шинжлэх ухааны байгууллага, 39 павильонд хувийн хвшил, төрийн бусад байгууллагууд мэдлэг мэдээлэл хуваалцгаар байна. More than 900 projects proposals were submitted for the Green Zone by citizens, civil society organizations, and businesses. The proposals were consolidated and grouped according to their areas of activity. As part of the Green Zone program, a total of 480 projects and parallel events along with 60 best practices will be presented. In addition, 4 pavilions will provide a platform for civil societies and scientific organizations, while 39 pavilions will host private sector entities and other government organizations to showcase their activities and share their experience, knowledge, and information. Хүндэт зочид төлөөлөгчдөө та бүхэн энд өөрсдийн туршлага, технологи, санаачилгаа танилцуулахаас гадна хинтээ хамтран хаана хэрхэн өргөжүүлэх вэ гэдгийг эвлэрхийлэх ёстой. Сайн санаачлагыг сайн түншлэлтэй холбож, түншлэлийг бодит үйл ажиллагаатай холбож, үйл ажиллагааг шаардлагатай санхүүжилттэй холбож чадвал COP17-гийн үр дүн газар дээр илүү хурдан хүрнэ. Ногоон бүс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллага, шинжлэх ухаан, бизнес, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан талбар байгаасаа гэж бид бүхэн чин сэтгэлээсээ хүсэж байна. Distinguished guests and delegates, in addition to presenting your experiences, technologies, and initiatives here, I encourage you to explore with whom, where, and how and scaled up. We can connect good initiatives with strong partnerships. Partnership with concrete actions and actions with financing it requires, the outcomes of COP17 will reach the ground more quickly. We hope that Green Zone will serve as a platform that lays the foundation for cooperation among countries around the world, international organizations, scientific community, businesses, civil society, and local communities. Эцэст нь их баярлалаа Сергей. Итгэл найдвараа бадраа гэсэн COP17-гийн үрээд зөвхөн өрөө бус хамтын ажиллагааны чиглэл болгоё. Газраа сэргээх ажлыг хурдсахыг, бэлчээр ус, ой, хөрсөө хамгаалах шийдлүүдэд өргөжүүлье. Орон нутгийн иргэдийн мэдлэг оролцоог бодиттой шийдэлтэй холбоё. Сайн туршлагыг түншлэл, хөрөнгө оруулалттай холбож COP17-гийн дараач үргэлжлүүлье.
ногоон бүсийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Finally, let us make the COP17 slogan, restoring land, restoring hope, not merely a slogan, but a direction for collective action. Let us accelerate land restoration. Let us scale up solutions to protect our rangelands, waters, forests, and soils. Let us connect the knowledge and participations. I hereby officially declare Green Zone activities open. I wish you all success. Thank you. Газрын дорог сольжил ангийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой сольжилтэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн агуулгын 10 дугаар агуулгын их байгалийн сэргийг эдгээр найдвараа батлахыг гуйдаар Монгол улсад зохион байгуулагдаж байна. Энэхүү баг хурлын хүрээнд цэнхэр үсэг бодлого шийдвэрийг тодорхойлон батлах үндсэн хэлэлцээ өргөж байгаа бол Ноонсон эдгээр шийдвэрийн гориг үйл ажиллагаа инновац сайн туршлага түлшлэл олон нийтийн оролцоотой холбоотой хэрэгжүүлэх чухал талбар болж байна. Энэ чиглэлээр нээж үхэлгүй хэмээн сольжилтэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн харилцаа холбоо гадаад харилцаа түлшлэл хариуцсан газрын дарга Ксения Искандровны энэхүү тайлбар хүндэтгэлтэйгээр өрж байна. Honorable Ministers of Environment and Climate Change, Honorable Minister of Culture, Tourism, Youth and Schools, Honorable Mayor and Governor of Ulaanbaatar, Honorable Members of Parliament, esteemed herders, elders, members of civil society, dear young participants, ladies and gentlemen. Хүндэт байгууллагч урамсгал үйлчлэлийн сайд, хүндэт соёл аялал жуулчлал бас залуучуудын сайд, хүндэт хорон цугласан эрхэмсэг зочид, хүндэт насан буурлууд, хүндэт залуусаа та бүхэн энэ өдрийн мэндийг хүргье. It is my great honor and indeed pleasure to represent the Secretariat of the United Nations Convention to Combat Desertification at the opening of today's Green Zone here at COP17. COP17-гийн ногоон бүсгийн нээлтэнд UN зөвлөлтөд тэмцэх конвенцийг төлөөлөн ирэх болсон миний нэр төрийн хэрэглээ. At the outset, I would like to express our sincere and profound thanks for such a warm welcome and wonderful arrangements for COP17. We have a beautiful venue. We have a very enthusiastic and engaged population, very excited about COP17. And we are indeed humbled by the wonderful and legendary hospitality of the Mongolian people. It really creates the most favorable conditions for COP17 over the next 2 weeks. COP17-г гайхалтай сайхан зохион байгуулж буй бидний ихэмсэг дотоод бүжээн авч буй Монголын засгийн газар Монголын ард түмэндээ баярлалаа. COP17-гийн барилга байгууламж, үндсэн мэдрэмж, ерөн зохион байгуулж байгаа арга хэмжээ бүгд бидэнд маш сайхан болж байгааг хэлэх нь зөв хаа. COP17-гийн бэлтгэл үйл явц маш сайхан болсныг мөн дурдан хэлээд засгийн газартаа баярлалаа гэж хэлье. Мөн COP17-д оролцох болсон оролцогчид маань, олон улсын оролцогчид маань болон бүгдийн зөвлөлтөд тэмцэх конвенцаас сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж ирэх 11 өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрөөх гэж найдаж байна. The Green Zone is how we bring the COP to the people of our host city and our host country. Ногоон бүс бол зөв Монголын болон бүлээн авагч орны ард түмэнд зориулсан ард түмний бүс илээ. It is indeed the connection between what happens in the negotiations rooms and how this translates into the daily lives of people.
Албан ёсны хэлэлцээнээс урган гарч буй санаачлагын жинхэнэ бодит хэрэгжилт нь ногоон бүсгэл болдог үлээ. It is the second time that there is a green zone alongside a UNCCD COP. The first time in Riyadh, the green zone was inaugurated. And let me tell you a secret. Everybody who has been to COP16 said, yes, the COP is very nice, but have you seen the green zone? And I'm sure it's going to be just as exciting for COP17 delegates here in Ulaanbaatar. Түүхийн зөвчлөлтэй тэмцэх конвенцийн талуудын байгууллагын түүхэнд 2 дахь удаага ногоон бүсийг санаачлан байгуулж байгаа. Хамгийн анхныхан түрүүч Рiyadh болсон копи үеэр ногоон зооныг анх санаачлан зохион байгуулж байсан. Тухайн үед бол бүх хэлэлцээрт оролцож байсан албан ёсны төлөөлөгч, өндөр түвшний төлөөлөгчдүүд бол хэлэлцээр бол сайхан болсон, албан ёсны арга хэмжээ сайхан боллоо. Гэхдээ ногоон бүсийг тавыг харсан, ногоон бүс ямар сайхан байсан бэ гэж дуулж байсан. Тийм учраас Монгол болж байгаа COP17 ногоон бүс мөн адил олон анхаарлыг татсан сайхан байна гэдэгт итгэлтэй байна. For the international delegates who are discovering, many of whom discovering Mongolia for the first time, it is really, the Green Zone is an opportunity to learn about the country, its nature, its people, its traditions, and its innovations, as we've heard. Олон улсын оролцогчдын хувьд In the context of the COP17 action agenda. өндөр түвшний оролцогчид маань бас бүгд өнөөдөр хэлсэн COP17 дээр бид хамтын ажиллагаа түншлэлийг нэн тэргүүнд тавьж байна. We are indeed working very closely with the